За сайн уу манайхан крем стори сүүхтэй эргээд тавтай морил та манай суугийг анх удаа сонсч байгаа бол энэхүү сувг маань бас явдал болон бодит гинт хэргийн талаар ярьдаг сувг байгаа. За энэ удаагийн дугаараар та бүхэндээ Итали улсад бас нэгэн гинт хэргийн талаар бүх детailing дэлгэрэнгүй ярьж өгөхөөр бэлтгэлээ. Тэгээд энэ хэрэг маань бол тухайн үед Итали улсад маш их дүүлэн шүүгэн болж исэн эдрэтэ гинт хэрэг байгаа. За ингээд ч тэр рүүгээ харцгаая. Өнөөдрийн дугаарын гол эзэн бол Meredith Kercher гэдгийн нэртэй эмэгтэй байгаа. За бүтэн нэрийг нь Meredith Susanna Cara Kercher гэдэг. За тэгээ гэрийнх нь бол найзууд нь Мэз гэж дууддаг байсан болохоор би цаашдаа Мэз гэд дуудаад явъя. Мэз 1985 оны 12 сарын 25-ны өдөр Лондонд төрсөн. Тэгээд багада Old Palace School гэдэг охидын сургуулийг төгссөн. Сургуульд байхдаа Мэз ер нь Италийн түүх соёл, за тэгээ Итали хэлний хичээлдээ маш их сонирхолтой байсан. Тэгээд аав ээж нь охиноо ер нь Итали улсын түүх соёлд сонирхолтой байгааг нь анзаараад 15 наснд нь Итали улс руу сурах цэлцоогоор явуулсан. 15 насныхаа зуны амралтаар бүтэн Итали улсад байж агаад эрэхтэй Мэз бол Итали улсыг их сонирхолно. Бүр их нэмэгдээс тэг бүр их сургуульд орохдоо Европ судлал болон Итали хэлний ангид хүртэл орсон. За тэгээд энэ их сургуулийнх нь хөтөлбөр нь болохоор оюутан байх хугацаанд 1 жилийг Итали улсад оюутан солилцоогоор явах шаардлагатай юм бэлээ. Тэгээд оюутан байхдаа Мэз бол баарнд бармен хийдэг байсан. Аялын хөтөж гэх мэтчлэр нь маш олон ажил хийдэг. Нээлттэй, үргэлж шинийг илэрхийлдэг, суралцах дуртай тийм амьдрал хайртай охин байсан. Оюутан солилцооныхаа дагуу 2007 оны 10 сард Италийн төв хэсэгт байрладаг Perugia их сургуульд орчин үеийн түүх, улс төрийн онол чиглэлээр суралцаж эхэлдэг. Тэгээд Мэз ер нь сэтгүүлч болох эсвэл Европын холбоонд ажиллахыг ер нь маш их хүсдэг байсан учраас ангийнхандаа дандаа хэлдэг байсан. Тэгээд ангийнх нь Мэзийг тодорхойлохдоо маш их халамжтай, ухаалаг, хичээлдээ сайн үзэсгэлэнтэй эмэгтэй байсан гэж хэлдэг. За тэгээд Мэзийн сонгосон сургууль нь бол Италийн Perugia хотод байрладаг. Тэгээд нийт ойролцоогоор 160 мянган хүн амтай. Тэгээд энэ 160 мянган хүн амаас ер нь 4/1 нь дандаа юм оюутнууд байдаг учраас залуу хүн маш ихтэй ийм хот байсан. Тийм учраас ер нь бол гадаадууд бас нөгөө оюутан солилцоогоор ч юм уу эсвэл нөгөө оюутан болж ирэхдээ энэ хотыг ер нь сонгож ирэх нь бол маш их хэлбэг байдаг байсан. За тэгээд ер нь энэ хот нь маш тийм үзэсгэлэнтэй, уул модоор хүрээлэгдсэн учраас Италийн ногоон зүрх гэж ер нь бол бас нэрлэдэг юм байлээ. Мэз 2007 онд оюутан болж Италид ирээд сургуулийнхаа ойролцоо байшин түрээслэн амьдарч эхэлсэн. Тэгээд энэ байшин нь болохоор тусын хувьд ганцаараа байх өрөөтэй. Гэхдээ нийтээрээ ингээд шеэрлдэг ашиглах боломжтой нийтийн хэсэг болох 0 галтайгоо том өрөөний хэсэг зэрэг бол бөөндөө ингээд хуваагаад ашигладаг байсан юм түрээсийн байранд дэдэг гэсэн юм байлээ. За тэгээд Мэз өөрийн давхартай болохоор Мэзээс гадна 3 эмэгтэй байсан. За хин байсан бэ гэхээр 2 Итали эмэгтэй байсан. За тэр хоёр бол тусдаа өрөөтэй. За харин нэг нь болохоор Америкийн нэгдсэн улсын Вашингтоны их сургуулиас бас сурах солилцоогоор 1 жилийн хугацаантай ирсэн Аманда Нокс гэдэг эмэгтэй ингээд 2 Итали эмэгтэйтэй ингээд дөрүүлээ ер нь л яг давхартай амьдардаг байсан байгаа. Мэз их сургуульд орохоос өмнө 1 сарын өмнө буюу 2007 оны 9 сарын 10-ны өдөр байшиндаа нүүж ирсэн бол 10 өдрийн дараа буюу 9 сарын 20-ны өдөр Аманда нүүж ирсэн. Тэгээд Мэз Италид очиод ер нь бол ээжтэйгээ өдөр болгон уцаар ярьдаг байсан. Заримдаа өөрийнх нь утас болохгүй үед нөгөө өрөөнийхөө Итали эмэгтэйгийн утсыг гуйж ээжтэйгээ ярьдаг байсан. Тэгээд ямар ч хамаагүй аргаар ер нь ээж аав гэрийнхэнтэйгээ холбоо барьдаг байсан. За тэгээд тэр дөрвийн өрөө бол нэг давхартай байрладаг байсан. За харин доод давхарт нь болохоор 4 залуухан Итали эрэгтэй мөн түрээслэн амьдардаг байсан юм байлээ. Тэгээ Аманда Мэз хоёр бол тэр дөрвтэй байнга мэдлээд найрсаг харьцаатай байдаг байсан. Тэгээ угаасаа нөгөө тусцтай хэдий өрөөтэй ч гэсэн шеэрлдэг хэсэг нэг учраас бөөндөө ингээд найзууд болцгоосон. Нүүж очиод сарын дараа гихтэл Америк охин болох Амандатай бол Мэз маш сайн найзууд болж эхэлсэн. За тэгээд өөрийнхөө төрлөх хэлээр ярьж байгаа. За тэгээд үе тэнгийн учраас Амандатайгаа бол маш сайн найзууд болж эхлээд тэг хамтдаа гарч орж дотн найзалж эхэлсэн. Нүүж очиод сарын дараа буюу 10 сарын дундуур тэр хоёр нэг удаа гадуур явж агаад шөнийн 2 цагт түрээсийн байшиндаа ирэхэд нь доод давхрын 4 Итали залуугийн нэгнийх нь найз гээд Руди гих хар ярьстай залууг тэр хоёрт бол танилцуулдаг. Тэгээд тухайн үед бол Аманда Мэз хоёр бол тухайн залуутай танилцаад л өнгөрсөн.
Угаасаа тэгээд нөгөө олон залуухан оюутан байдаг, хоорондоо найзууд болцгоос учраас тэр түрээсийн байшин бол ер нь хүнээр тасардаггүй хөл хөдөлгөөнтэй байдаг байсан. 10 сарын дундуур Аманда Миз хоёр тухайн хоттой болдог шоколадны баярт явсан. За тэрнийхэн дараа 10 сарын 25-ны өдөр сонгодог хөгжмийн концертанд хамт явж байгаад Аманда Рафаэле гэдэг 23 настай компьютер сайенс чиглэлээр Мизийн сургуульд нь сурч исэн нэгэн Итали залуутай танилцаад нэг удаагүй Аманда Итали залуу хоёр бол болцож эхэлсэн. За тэгээд энэ явдлууд бол тэр хоёрыг нүүж ирээд нэг сар гарны дараа л ер нь болоод байгаа үйл явдлууд. За тэгээд хэд хоногийн дараа буюу 2009 оны 11 сарын 1-ний өдөр болсон. Тэгээ энэ нь болохоор Италийн бүх нийтийн амралтын өдөр байсан. Ер нь бол ийм Христийн шашинтай холбоотой жил бүрийн 11 сарын 1-нд тэмдэглэдэг ийм өдөр юм билээ. Тэгээд мэдээж баяр нь болж байгаа болохоор Мизийн доод давхрын 4 Итали залуу, за тэгээ өөрийнх нь давхрын 2 Итали эмэгтэйгээд бүгдээрээ тухайн өдрөө тэмдэглэх гээд байшингаасаа явчихсан байсан. За харин Амандагийн хувьд болохоор Аманда нөгөө шинэхэн танилцсан Итали найз залуугийн доо хонноо гэд бас 11 сарын 1-ний өдөр байхгүй, тэр өдөр Миз байшиндаа ганцаараа хонох болсон. За тэгээд хамтдаа хоол унд идэх хүн байхгүй, хөшүүд нь байхгүйсэн учраас тэр өдөр бол Миз байшингаас нь 500 метрийн зайтай байдаг найзын доо очиж орой хоол идчихэд орой 8 цаг 45 минутын үед буцаад гэрлүүгээ харьлаа гэд тухайн найзынхаасаа харьсан байгаа. За ингээд энэ өдрийн маргааш болох 11 сарын 2-ны өдөр Аманда найз залуугийн доо хончхоод гэртээ ирэхэд нь байшингийн урт талын хаалга нь нээлттэй байсан. Тэгээд ер нь бол нээлттэй байдаггүй, дандаа дотроос нь төгждөг байсан учраас Аманда жоохон гайхаад гэрлүү орсон. За гэрлүү ороход бол Миз тэр хоёрын дундаа ашигладаг 0 руу ороход бол шалан дээр нь хид хідэн цус туссан байгаагаас Аманда олсон. Тэгээд гайхаад уртын хаалганд онгорхой. За тэгээд дундаа ашигладаг 0 нь ингээ шалан дээр цус туссан байсан учраас нэлээд гайхаад Мизийн өрөөний хаалгыг түлхээд үцгээд дотроосоо чоожсон байсан, цоочтой байсан. Тэгээ Миз унтж байгаа юм байна гэж бодоод тэр цусыг нь хэн нэгнийх нь хамарнаас ч юм уу гарсан байх гэж бодоод усанд ордог шууд. За тэгээд Аманда усанд орчход нөгөө хоёр Итали эмэгтэйн дундаа ашигладаг 0-ийн өрөөнд орсон чинь 0-т нь усыг нь татаагүй нэгэн өтгөн байсан. Тэгээд ямар сони юм бэ, яхаараа усыг нь татдаггүй байна гэд усыг нь татаж орхичоод тэгээд буцаад усанд орчход найз залуугийн да оцсон. Аманда найз залуугийн да очичоод хэсэг хугацаа өнгөрүүлсний дараа буцаад найз залуутайгаа хамтдаа гэртээ ирдэг. Тэгээд эрэхт нь бол бас хэн ч ирээгүй. Тэгээд нөгөө нэг Итали эмэгтэй өрөөний цонхон ингээ хагарсан байдалтай. За тэгээд Миз ерөөсөө ингээ хаалгаа нээхгүй тогшоод нүдээд байхад байхгүй байсан тул тэр хоёр бүр гайхаад сүүлдээ цагдаа дуудах шаардлагатай юм байна гэж бодоод Италийн цагдаагийн газар буюу 112-т дуудлага өгсөн. Тэгээ нөхцөл байдал ер нь нэг л биш байсан учраас цагдаа дуудахаас гадна Аманда нөгөө цуг байр түрээсэлдэг 2 Итали эмэгтэйгээ дуудсан. Миз хаалгаа нээхгүй байна. Тэгээ дээрэс нь танаа угаалгын өрөө намайг өглөө ирэхэд ийм байсан. За тэгээ манайхаас гаднаасаа нээлттэй байсан гэж хэлэхэд нь бол 2 Итали эмэгтэй бол маш хурдан гэртээ ирээд тэгээ цагдаа нарыг бол хүлээдэг. За тэгээд баярын өдөр нь дууссан учраас түрээсэлжсэн нөгөө доод давхрын 4 залуу маань нэг нэгээрээ ирээд за тэр хооронд бол цагдаа нар мөн ирдэг. За тэгээд ирснийхэн дараа бөөндөө ер нь ойролцоо юу болоод байна? Яагаад энэ цонхоо гарсан юм бол? Яагаад энэ өрөө ингээд онгорхой байсан юм бол? Энд яагаад энэ татаагүй өртгөн байгаа юм бол гэд бөөндөө ингээд хайж явж исэн чинь гадаа яг Мизийн цонхны хаалтаа доор зүлгэн дээр 2 утас байгааг олсон. Тэгээ тэр 2 утас нь бол хоёулаа Мизийн утас байсан. Тэгээ Миз бол дандаа нөгөө өөрийнхөө утастайгаа явж идэг. Тэгээд хэрвээ утас нь байхгүй хам бол ээж рүүгээ 2 Итали эмэгтэй утсыг гуугаа залгадаг ч юм уу, утаснасаа ерөөсөө биеэс халагдгүй учраас тэр хэд бол нэлээд гайхаад санаа зовоод цагдаа нарт бол хаалгыг нь хүчээр нээгээд өгөөч гэд гуйхад нь цагдаа нар ямар нэгэн гэмт хэргийн шин чанаргүй байхад бид нар бол ингэж хараахан ингэж онгойлгож чадахгүй гэж хэлдэг. За тэгээд цагдаа нар зөвшөөрөөгүй болохоор Итали эмэгтэй нөгөө нэг доор давхрын нэг эрэгтэй найзыгаа за чи тэгвэл онгойлгоод өчгөөгээд 1 цаг 15 минутанд хүчээр хаалгыг нээхэд тэрэд л үнэхээр аимшигтай дүр зургийг бол тэр байшинд байгаа бүх хүмүүс өөрсдийн хоёр нүдэрээ хардаг. Хаалгыг нээхэд Мизийн өрөөнд тэр чигээрээ цуснд бодогдсон байдалтай. Тэгээ Мизийн цогцсон хүнжлэнд ороочихсон шалан дээрээс олдсон.
Италийн тэгээ нөгөө гэмт хэрэг гарсан тухайн хотын хамгийн шилдэг шүүх шинжилгээний эмч Месийн биеийг шинжээд нэгэн дүгнэлт гаргасан. За тэр дүгнэлтэн дээр болохоор Месийн шархнуудыг нь дурдахтаа нийтдээ 16 удаагийн хутганы зүссэн шарх авсан, 7 удаагийн хутгалсан шарх авсан. За энэнээс нэг нь Месийн хоолойг маш гүн зүссэн. Энэ нь Месийг бол үхэл түргсэн хамгийн гол шарх болсон гэж дүгнэлтэндээ хэлсэн. Тэгээ тухайн хамгийн гүн зүсснээс болж цус алдан амнасаа алдсан байх маш өндөр магадaltaй гэж дүгнэлтэндээ гаргасан. За тэгээ би энэ дээрээ авсан 16 шархнаас ихэнхийг нь гарандаа буюу 2 гарын алга буйгуу хэсэгтээ авсан байгаагаас харахад бол Мез өөрийгөө хамгаалах гэж бол маш их үдсэн. За тэрнээс гадна Месийн хамрын нүх уруул. Хамарны нүх уруул шанаа хэсэгтээ маш олон шарх авсан байгаагаас үзвэл Мес аллагын үеэр ойрлох гэж үтсэн боловч гэмт хэрэгтэй аман дээр нь дарсан байх магадaltaй гэж шүүх шинжилгээгээр үзэж байгаа. За тэгээ алуурчин дан ганц Месийг хөнөөгөөгүй мөн хүчинцэн байгааг бол бас баримт нотолгоотойгоор бол Месийн биеэс нь оосны шүүх шинжилгээний хариугаар бол гаргадаг. Тэгээ Мез олдохдоо левчиг татвар хувцсан тайлагдчихсан газар цогцсных нь хажууд нь олдсон. Тэгээд Мезийн цогц нь олдохдоо дээд хэсгээрээ ганцхан юм хар топтой байсан. За ингээд мөрөөдлийнхаа төлөө өөрийн хамгийн хайртай улс болох Италид ирээд бараг 2 сарын дараа ингээд ийм аимшигтайгаар амь насаа алдсан нь бол Итали улс гэлтгүү Англи улс бол бас анхааралтай авч гэмт хэрэгтнийг бол яалтаа барих шаардлагатай болсон. Цагдаа нар байшинд амьдардаг байсан болон орж гардаг байсан бүх хүмүүсээс мэдүүлэг авсан. Тэгээ хэргийн газраас олцсон Месийн биеэс олцсон үрийн шингийн хинийх гэдгийг тэгээд тэрнгүүр байгаа цусан дээр тэгээ Месийн биеэс олцсон ДНХ хинийх вэ гэдгийг бол олох шаардлагатай болсон. Ер нь бол маш хурдцтай мөрдлөгийг эхлүүлдэг. Эхэндээ цагдаа нар бол тэгээ нөгөө гэмт хэргийг бүх хүмүүс баярлах гээд явсан байсан учраас тухайн өдөр бол хулгайн гэмт хэрэг бол маш их гарсан. За тэгээ хулгайн гэмт хэрэг хийх гэж ороод тэгээ хүн байсан болохоор айсандаа хөнөөсөн байх магадaltaй гэж үтсэн боловч мөрдөн байцаалт өргөжлөх тусам нотлох баримтууд нэмэгдэх тусам ер нь гадны хэнийг юм биш харин ойр дотны хүмүүс рүү нь бол энэ гэмт хэргийн гэмт хэрэгт нь бол чиглэж ирдэг. Цагдаа нар Месийн өрөөнөөс илэрсэн цус болон биенээс нь илэрсэн үрийн шингэнээс нь үзэхэд нэгэн эрэгтэй хүний ДНХ илэрсэн. За тэр нь Аз болоход Италийн цагдаагийн газар бүртгэлтэй байсан Руди гэх залуугийн ДНХ-тэй бол яг таардаг. Тэгээ Месийн биенээс нь орон дээр байсан цүнхнээс Месийн хувцснуудаас хаалганы бариулнуудаас гээд маш олон газар байсныг нь бол илрүүлсэн. Тэгэхээр Руди гэх залуу бол Месийн өрөөнд байсан нь 100% гэж үзээд цагдаа нар бол Руди гэх залуу бол гэмт хэрэгтэн муу юм байна гэж шууд хайж эхэлдэг. За тэрнээс гадна нэг Аманда гэртээ ирэхэд нь Итали 2 бүсгүйгийн нойлд нь хүн дээр бие зассан байсан. Тэгээ тэр усыг нь бол Аманда татчихсан ч гэсэн нойлын цаасанд арччихсан байсан юунаас нь үлдэгдлээс нь үзэхэд Руди гэх гэдгийг нь бол бас мөн тогтоож чаддаг. Тэгэхээр тухайн өдөр бол Руди Месийн түрээсдэг байсан байшинд нь байсан гэдэг нь бол 100% баттай болж ирдэг. За энэ залуу хэн бэ гэхээр хэдхэн өдрийн өмнө Аманда Мес хоёрыг гарчгаад ирэхэд нь доод давхрын нэг Итали залуу манай найз аагаамайгаа танилцуулж исэн залуу байсан. Тэгээ энэ залуу нь бол 1986 оны 12 сарын 26-нд төрсэн тухайн үед бол 20 настай байсан юм Африк гаралтай ийм залуу байсан. Руди ер нь бол Африк гаралтай. Тэгээ 5 наснаас эхлээд Италид амьдарч эхэлсэн. Тэгээд аав нь болохоор нэгээс олон их нэртэй Африкууд ч бас ер нь юм олон их нэртэй байж болтой. Тэгэхээр Рудигийн аав нь бол бас тийм олон их нэртэй байсан. Тэгээ айгүй олон хүүхдтэй байсан учраас зарим хүүхдүүдээ ерөөсөө харж хасардаггүй байсан учраас Руди Итали улсын цагаачдын газар тэгээ сургуулийн багш нийгмийн ажилтнуудын ачаар ер нь бол өсөж том болсон. Тэгээ сүүлдээ Рудигийн аав нь бол бүр өсгөж чадахгүй юм байна гэд албан ёсоор асрамжийн газар хөөгөө өгөөд 17 наснда буюу гэмт хэрэг гарахаас 3 жилийн өмнө Руди Италийн нэгэн баян гэр бүлд бол өргүүлдэг. Тэгээ Руди маш сайн сакс тоглодог. Тэгээ 2004-өөс 2005 оны тухайн хотынхоо өсвөрийн шигшээ багт хүртэл тоглодог байсан ийм авьяаслаг ийм спортлог залуу байсан.
Өргөж авсан аав ээж нь Италид ер нь хамгийн сайн сургуульд л Рүүдийг оруулсан боловч дорхноо сургуульд одоо явахгүй хөөгдчдөг, эсвэл зодоон цохион хийдэг. За тэгээ сургууль сурахгүй юм байна гэдээ аав ээж нь давгүй ажилд оруулаад өгсөн ч гэсэн тухайн ажилдаа явахгүй байсаар агаад ажлаасаа хаалгацдаг. Тэгээд аав ээжтэйгээ ер нь таарахгүй байсаар агаад 2007 оны дундуур гэрээсээ Рүүдийг бол албан ёсоор өргөж авсан аав ээж нь бол хөөчихсөн байсан юм лээ. За тэгэхээр гэмт хэрэг гарахаас хэдхэн сарын өмнө Рүүди бол гэрээсээ хөөгдчихсөн, гэр оронгүй юм хэцүү амьдрал руугаа бол буцаад очсон байгаа. Тэгээ доод давхрын нөгөө хоёр Итали залуутай сакс тоглож байгаа танилцсан байт юм элэ. Тэгээд гэртээ авчираад жоохон юм хүм уугаад байж хат нь бол нөгөө Мэс Аманда хоёр ирээд тэр хоёр танилцуулсан нь бол тэр байсан юм элэ. Рүүди тэгээд ер нь нэлийн хулгайч байсан. Тэгээд айл руу, офис руу юм цонхоор ингээд цонхыг хаглаад нэвтэрч ингэж хулгай хийжсэн 4 удаагийн гэмт хэргийн түүхтэй байсан. Тэгээд тухайн үедээ нөгөө ДНХ-ийг өгсөн байсан учраас ингээд цагдаа нарт бол энэ Рүүди мөн байна гэж болоход бол маш амархан байсан. За тэгээ хамгийн сүүлд гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө 4 өдрийн өмнө буюу 10 сарын 27-ны өдөр Миланд одоо сувлагчийн сургууль руу нууцаар одоо нэвтэрсэн хэрэгээр цагдаад баригдсан. Тэгээ тухайн үед баригдахдаа сургуулийн галтгооноос нэм улгаалсан 28 см-ийн хутгатай байхад нь бол цагдаа нар Рүүди барьсан юм хэлээ. За ингээд Рүүди бол хэргийн газарт байсан ойлгомжтой болж байгаа. Тэгээд цагдаа нар бол Рүүдийг хайж эхэлсэн. Тэгээ хэдхэн хоногийн дараа Герман улс руу цугцсан байхад нь бол Рүүдийг аваад байцааж чаддаг. За хэргийн газраас илэрсэн бүх нотлох баримтуудыг бол Рүүди рүү чиглэж байсан ч гэсэн цагдаа нар бас нэгэн нотлох баримтыг олдог. Тэр нь юу байсан бэ гэхээр Мэзийн өрөө, за тэгээ нойлын өрөөний суултуур, угаалтуур хэсэгт эмэгтэй хүний гэмээр юм нарийнхан нүцгэн хөлний мөр үлдсэн байгааг олсон. Тэгээд цусан дээр ингээд гიშгээд яваад байгаа юм нарийнхан одоо нүцгэн хөлний мөр үлдсэн байгааг бол цагдаа нар олсон. Тэгээд мэдээж Рүүди бол гуталтай байсан учраас Рүүдигийн хөл биш. Тэгээд Мэз бол өөрийн юм аимшигтай алуулчаад өөрөө бас ингээд алхаад яваад байна гэж байхгүй. Тэгэхээр энэ нарийнхан хөлний мөрнөөс харахад бас нэгэн эмэгтэй хүн өрөөнд байсан байх магадaltaй гэж цагдаа нар шууд үзсэн. За тэгээд нэмээд хэргийн газарт байсан нөгөө Мэзийн Левчигнээс нь Амандагийн найз залуугийн ДНХ илэрсэн. Тэгээд цагдаа нар гайхаад энэ Рүүдигээс одоо гадна өөр хүн буюу Аманда болон Амандагийн найз залуу энэ өрөөнд бас байсан байх магадлал бол маш өндөр юм байна гэд албан ёсоор Аманда болон Амандагийн найз залууг сэжигтнэр хэрэгт татаад байцаалд авч эхэлтгий. Цагдаа нар ер нь албан ёсоор сэжигтнэр тэр хоёрыг татхаас өмнө л Аманда найз залуутайгаа ямар сонин одоо ааш авир аарцан гаргаад байгааг бол анзаарсан байт юм элэ. Тэгээд бүх хүмүүс ингээд хэргийн газарт нөгөө Мэсийн өрөө рүү орох гол ингээд шаагаал үзэж яхад Аманда өрөөсөө орж үзэхгүй гадаа ингээд найз залуутайгаа зогсоодсэн. Тэгээд цагдаа нар ажигласан чинь найз залуутайгаа твэлдээд бүр тэгээд үнсэж зогсоод байсныг ингээд цагдаа нар бүр одоо камерын дээрээ бичээд авчихсан байдаг юм билий. За тэгээд тухайн өдөр бол Аманда болон Амандагийн найз залуу хаана байсан бэ? Хоёр хаана байсан бэ гэж асуухт нь би бол найз залуугиндаа байсан. Тэнд би одоо бүтэн өдрийг хонсон гэж хэлсэн учраас цагдаа нар шууд одоо Амандагийн найз залуугийн гэрийг нь нэгждэг. За тэгээ нэгжлэгийн үеэр бол Амандагийн найз залуугийн галт тогооноос нэгэн хутга олцсон. Тэгээ тэр хутганы иш хэсгээс нь Амандагийн ДНХ, харин хутганы өвзүүр хэсгээс нь Мэсийн ДНХ илэрдэг. Тэгээд энэ бол маш том нотлох баримт. Тэгээ Мэс хутгалуулаад өмнөх өдөр нь өгчихсөн байхад Амандагийн найз залуугийн гэрээс олцсон хутган дээр яхаараа Мэсийн ДНХ байдаг үлээгээ цагдаа нар бол за ер нь хэрэг бол нэг тийшээ болж байгаа юм байна. Хэргийн газар 3 хүн байсан нь бол үний юм байна гэд бодож эхэлдэг. За тэгээд Амандагаас мэдүүлэг албан ёсоор авч эхлэхэд Аманда бол за би хэргийн газар бол байгаагүй. Би тэр өдөр найз залуугиндээ байсан. Бид баг зэрэг хар тамхи татаад кино үзээд унтсан гэж хэлсэн. За Амандагийн найз залуу болохоор за бид хоёр бол хамтдаа одоо кино үзээд хар тамхи татаад тэгээд унтсан нь бол үнэн. Тэгээ би ер нь ингээ нэлээд бүх унтчихдаг учраас би намайг унтсны дараа бүхэл шүнжэнгөө Аманда миний хажууд байсан гэдгийг бол би сайн мэдэхгүй байна гэх нэг юм сонин байцаалд цагдаа нарт өгдөг. За ингээд хэдэн өдөр л байцаагдж байгаа. Тэгээд ингээд байцаагдж байгаад Аманда гинтл нэг өдөр за би ер нь бол ингээ хэлээ би энэ гинт хэргийг бол хин хийснийг нь мэднэ гэж хэлдэг. Тэгээд энэ одоо гинт хэрэгтэн бол Патрик Лумумба гэдэг нэртэй эрэгтэй. Энэ бол манай
цагийн ажил хийдэг манай баарны босс байгаамаа гэж хэлсэн. Тэгээ энэ хүн бол манай гэрт цонх хэвдэлж орж ирээд мизийг хүчирхийлээд алсан гэж одоо гинтл нэг хүний нэр хэлээд шууд тэр хүн гэд хэлдэг. Цагдаа нар мэдээж тэгээд ийм мэдүүлэг сонссон учраас тэр даруйда тухайн нөгөө баарн дээр нь очиод тэр залууг л баривчилдаг. Тэгээд тэр боссыг нь бариад байцаагаад шалгаад үцхэд хэрэг гарсан өдөр бол бүтэн ажил дээрээ хүмүүстэй яриад ардлаа хийж байгаа нь бүр MCC-д бичигдчихсэн. За тэгээд тэрнээсээ гараад гэртээ хайрсан нь бол бас яг тодорхой нотлох баримттай байсан. Тэгээд ийм нотлох баримттай байсан учраас энэ Патрик Лумумба гэдэг залууг бол шууд тавьж явуулаад уучлаарай гэд цагдаагийн газраас бол судалдаг. Тэгээд цагдаа нар гайхаад чи яагаад ингэж илт худлаа ярьж байгаа юм бэ гэд Амандагаас асуусан чинь Аманда өөдөөс нь би өөрийнхөө боссыг мизигээ хөнөөж байгаагаар нэг удаа зүудэлсэн юм аа. Тэгээд айсандаа бас ингэ сандарсандаа ингээд хэлчихлээ гэд цагдаа нарт хэлсэн. За тэгээд Аманда болон Амандагийн найз залууг байтагаад энэ хоёрыг сэжигтнээр татчихсан байх хооронд бол цагдаа нар хэдэн өдрийн дараа Германаас Рудиг бол олоод баривчлаад авчраад мэдүүлэг авч эхэлдэг. За тэгээд Руди бол тэр өдөр юу болсныг санаж байгаагаар бүгдийг нь ярьж хөдөл цагдаа нар дахиад нэг бүр сонин мэдүүлэгтэй нүүр тулгардаг. Руди мэдүүлэгтэй болохоор за би тэр өдөр хэргийн газар байсан нь үнэ. Тэг би мэдтэй уулзах гэж гэрт нь оцсон нь ч гэсэн үнэн. Бит хоёр очиод том өрөөнд нь зурт үзэж байгаад би мизийг үнссэн. Тэгээ би түнтэй одоо унтахыг хүссэн боловч надад одоо бэлгэвч байгаагүй учраас мэд зөвшөөрөөгүй. Тэгээ би тэрийн ч гэсэн хүндлээд окей гэд байсан. Тэгээ би явахаас өмнө 0 орж болох уу гэд мезээс асуугаад би 0 орсон. Тэгээд одоо өрөөний эсрэг талд байдаг 0 руу ороод би бийцч эхэлсэн. Тэгээ би хүндрээд бараг дуусч хахад мизийн ойлгохыг нь би гэнэт сонсоод тэгээ усаач гүц татаагүй шууд тухайн 0-ийн өрөөнөөс гарахад байшин хав харахгүй болсон байсан. Уг нь намайг ороход бол том өрөөний гэрэл асаалттай байсан. За тэгээ мизийн өрөө рүү очихдоо би замдаа 2 хүнтэй зурсан. Тэгээ нэг нь бол сүтрийг нь харахад эрэгтэй малгай өмссөн хүн одоо ингээд гартаа юм үзүүртэй юм байсан байгааг нь бол би мэдэрсэн. Нөгөөх нь болохоор эмэгтэй хүн байсан. Тэр малгайтай эрэгтэйг нь би зогсоох гэж оролцсон боловч намайг түлхээд унгаасан. Тэгээ тэр үед би нөгөө эмэгтэй нь одоо эндээс явъя нэг хар өрстэй эрэгтэй хүн байна гэж хэлсэн. Одоо ингээд бодоход би тэр хоолой бол Амандагийн хоолой байсан байна гэд цагдаа нарт хэлсэн. Тэгээд би шууд одоо тэр хоёрыг гүгээд гарсныхан дараа өрөөнд ороход миз ингээд амт тэмцээд надад нэг юм хэлэх гээд байсан. Тэгээ би ингээд сонсох гэж оролцсон боловч хэлж чадахгүйгээр нас орсон гэж хэлсэн. Тэгээ би тухайн үед бол үнэхээр айжсэн учраас шууд гэрээс нь гарч цухтаагаад гэртээ ирсэн гэдэг нэг юм хачирхалтай мэдүүлэг өгдөг. За тэгээд хэдийн ийм мэдүүлэг өгсөн ч гэсэн цагдаа нар бол мэдээж тэнэг биш. Үнэхээр тийм зүйл басан бол яагаад цагдаа түргэн дутаагүй, яагаад хэргийн газраас тийм хурд явсан бол хэргийн газрын мөр бүх хэсгээс өөрийн чинь ДНХ илэр тэмбэ гэд мэдүүлэхт нь бол бүр ерөөсөө итгэдэггүй. Тэгээ мөрдөн байцаагчид бол тухайн өдөр одоо хэргийн газарт бол Руди, Амандагийн найз залуу гуруулаа бол хэргийн газар байсан. Тэгээ тохирцож амь насыг нь хөнөөгөөд худлаагаасаа ингээд гэрт нь олгоо орсон юм шиг харагдуулах гэж цанхыг нь нүртлүүд одоо хагалсан. Тэгээд хаалж эвтлээд ер нь хоорондоо ингээд шууд хамт байсан гэдгийг хэлэхгүй би рүүгээ ингээд нөгөө хоёр нь энийг гээд Руди болохоор энэ Аманда найз залуутайгаа байсан ингээд чихээд байна гэж ер нь цагдаа нар сэжиглж эхэлдэг. За тэгээ шүүх хурал эхэлдэг. Тэгээд мезийн энэ шүүх хурал, гэмт хэргийн шүүх хурал бол Итали дахь бас хамгийн удаан одоо үргэлжилсэн түүхтэй нотлох баримт маш ихтэй тийм гэмт хэрэг байсан. Тэгээд ямар ч байсан шүүхээс бол Рудид онц харгас хэрцгийгээр мезийг хөнөөсөн гэж 1-р зэргийн одоо хүн амны гэмт хэрэг үлдсэн гэж 30 жилийн хорих ялыг 2008 оны 10 сард өгсөн. За харин Аманда болон түүний найз залууд мөн 1-р зэргийн хүн амны хэргийг хамтарч үйлдсэн гэж 2009 оны 12 сарын 5-ны өдөр 24 болон 25 жилийн ялыг тус оноосон. За тэгээд Аманда болон Амандагийн найз залуу бол мэдээж энэ шийдвэртэй бол хэзээ санал нийлээгүй дахин дав заалт хүсэл гаргаж ирсэн. Тэгээд 2010 оны 11 сард хамгийн ихний давж заалт хурал нь болоод тэгээд Аманда болон мезийн ДНХ илэрсэн гэдэг байгаа нөгөө найз залуугийн гэрээс олцсон хутагнаас сүүлд одоо дахин сайн нарийн шинжилгээд бүцгээд ДНХ нь байхгүй байсан юм байна гэдэг дүгнэлт гардаг. Тэгээд цагдаа нар бол бас энэ дээр маш хангалтгүй ажилласан гэдэг ер нь бол хүмүүс тэгж боддөг юм байлээ. За тэгээд
нөгөө Месийн Левчигнээс илэрсэн гэдээсэн Амандагийн найз залуу ДНХ-г бас нөгөө цагдаа нар хэргийн газарт байхдаа болгоомжгүйгээсээ бохироос болж авсан байх магадaltaй гэж үзээд яг бодиттой нотлох баримт байхгүй юм байна гэд 2011 оны 10 сарын 3-ны өдөр хоёуланг нь одоо цагаатгах шийдвэр бол ихний байдлаар гарсан. Тэгээ тэр хоёрыг бол яг тэнд байсан юм байна гэд одоо Рүдитэй ингээ харьцуулчаар Рүдигийн одоо гарсан шиг тийм нотлох баримт бол байхгүй. Хэргийг үлдсэн Рүдитэй холбоотой гэх ямар ч одоо бас нотлох баримт байхгүй. Тэгээ 2009 онд басан шүүх хурлаар тэдний эсрэг нотлох баримтуудыг танилцуулахдаа прокурор талаас бол 39 удаа магадгүй гэсэн үгийг ашигласан. Тэднийг ер нь бол ямар нэгэн нотлох баримтад үндэслэн ял өгөөгүй байна гэд 2015 оны 3 сарын 27-ны өдөр Италийн шүүх эцсийн шийдвэрийг гаргаж энэ хоёр хүн бол гин буруугүй юм байна гэд цагаатгаад энэ хэрэгээс бол энэ хоёр хүний нэрийг бол бүр мөсөн авч хайсаа. За тэгээд тэр цагаас бол Аманда бол Амандагийн найз залуу хэрчүүлөөтэй амьдарч байгаа. Тэгээд Аманда найз залуугаасаа бол салаад Америкт ирж амьдарсан. Тэгээд өөрийнхөө амьдралын тухай ном бичиж, ярилцлага өгч гин буруугүй одоо хийсээр гүтгүүлж байгаа хүмүүсийн дуу хоолой болоод за тэгээд нөхөртэй болж 2 хүүхэдтэй болоод амьдарч байгаа. Тэгээд одоо ер нь бол ийм инфлюенсер маягийн ер нь бол хүн болсон юм билээ, маш алдартай болчихсон. Тэгээд Аманда Ноксийн тухай ер нь бол маш олон кино, баримтад кинонууд за тэгээд ном энэ төр бол маш их байд юм билээ бүр. За найз залуугийнх нь хувьд болохоор цагаагдсныхаа дараа хэдэн жил гадаад улсад амьдарч байгаад буцаад Италид одоо бол амьдарч байгаа юм лээ. За харин Рүди ер нь юу болсон бэ? 30 жилийн ялаа эдлэн үү гэд хайгаад үтсэн чинь Рүди дахин давж заалдаад өөрийн одоо хийсэн гэмт хэргийн ялыг 24 жил болгож хөнгөрүүлсэн. За тэгээ шоронд орсноос хойш 2017 онд буюу гэмт хэрэг гарснаас хойш 10 жилийн дараа Рүдид Италийн шоронгоос одоо өдрийн цагаар гарч нийгмийн ухааны чиглэлээр магистрийн зэрэг авах боломжийг нь бол олгосон. Тэгээ Рүди бол шорондоо маш сайн хоригдогч байсан учраас ийм одоо боломжийг бол Италийн шоронгоос бол олгосон юм лээ. За тэгээ тэрний дараа бүр 2020 оны 12 сард ялаа гэрээр эдэлж нийгмийн ажил эрхлэх боломжтойгоор суллагдсан. Тэгээ суллагдсан эдэж бүрэн суллагдаагүй. Тэгээ цагдаа нарын байнгын хараа хяналт доор байна гэсэн үг. Тэгээд энэ хугацаанд бол Рүди бол маш сайн байсан тул ял нь одоо ялынхаа жилээс нь багасаад түүнийг 2021 оны 11 сарын 12-ны өдөр бол бүр мөсөн эрхчлөөтэй хүн болгосон байгаа. Тэгэхээр Рүди бол ер нь бол гэмт хэрэг гарснаас хойш 14 жил шоронд байсан гэсэн үг. Тэгээд мэдээж Месийн гэр бол энийг бүр үнэхээр их эсэргүүцсэн ийм их татлах баримттай охиныг нь аимшигэр хөнөөсөн хүчирхийлсэн байхад бол 14 жил ял идлээд гарч ирсэнд бол үнэхээр яаж ч эсэргүүцээд одоо нөгөө талд Италийн шүүхээс бол Рүдийг суллчихсан учраас Америкт бол аав ээж нь юу ч хийж чадахгүй байсан. Рүди тэгээ шоронгоосоо гараад 2 жилийн дараа 2023 оны 12 сард өөрийн 23 настай найз өхнөө зодож хүчирхийлсэн гэд цагдаа нарт баригдсан мэлээ. Хамгийн сүүлд тэгээ цагдаа нарт баригдаж шүүх хурлна болоод энэ тухайн найз өхөн рүүгээ дахиж ойртож болохгүй. Тэгээд байнга одоо хаяг нь мэддэх боломжтой юм буйгуувч зүйлгээд хэрвээ гэрээсээ гарахаар бол заавал цагдаа нараас зөвшөөрөл авах болцолтойгоор тэнцэнгээр суллагдсан байгаа мэлээ. Тэгээ Аманда шүү ер нь бол Рүди бас яг өөрийнхөө амьдралын тухай өдөр юу болсон тухай одоо мэдүүлэгт хэлсэн бүхнээ тусгасан тийм ном хүртэл гаргасан юм билээ. Тэгээд би залуу байсан болохоор айгаад цутаас нь миний хамгийн буруу үйлдэл болсон. Түүнээс би тэр Мез эмэгтэйг бол алаагүй гэж хэлсээр байгаа юм билээ одоо хүртэл. За нэг ийм гэмт хэргийн кейсэн тэгээ та бүхэн бас зарим нь сонсч ирсэн байж магадгүй. Тэгээ Итали улсад гарч ирсэн түүхэнд бас хамгийн эдрээтэй хэрэгүүдийн нэг. Тэгээд хэрэгээс гадна маш олон нотлох баримт олж хэрэгтнээ хүртэл олсон ч гэсэн маш бага ял өгч одоо хүртэл сэжиглэгдэж байсан 3 хүн гуруулаа амир хүчлөөтэй амьдраад өөр өөрсдийн одоо туулсан амьдралаараа тухайн өдөр юу болсон талаараа гуруулаа бараг ингээд ном бичээд ярилцлага өгөхөд ингээд аваад бол Месийн гэр бүлд бол маш их хэцүү байдаг баг. Тэгээ та хэд манаас ер нь юу гэж бодож байна? Гэмт хэрэгтийн хэн бол гэдэг тал дээр ер нь бол бодсон бодлоо комент хэсгээс бичээрэй. За тэгээд энэ удаагийн дугаараа ингээд дуусгая. Тэгээд дараагийн дугаар маань удахгүй орох учраас subscribe дарахаа битгий мартаарай манайхаа. За тэгээд баяртай.